цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үед те. Монголоос аягүй гоё бороо авчлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаат байгаарай. Үзэгчтэй. За би өнөөдөр та бүхэнтэйгээ Балтийн тэнгисийн Финийн булангийн ирэг дээр байдаг Финляндийн нийслэл Хельсинкотоос мэдчилж байна. За Хельсинкот бол 670-аас сая 500 гаруй мянган хүнтэй юм байна. За эргэн тойрны арлуудаа оролцуулаад за би энэ Хельсинкотоор хийх аяллаа. За Хельсинкийн энэ далайн ирэг дээр байдаг Гвиборг гэдэг бэхлэлтэн дээрээс эхэлсэн юм аа. За тус цайз нь 8 арлаас бүрддэг. За үүний 5 арал нь бол хоорондоо нарийн гүүр буюу нарийн холбоосуудаар холбогдсон. За 3 арал нь тусгаарлагдсан байдаг. За 1746 оноос 1770 он хүртэл 20 гаруй жил энэ хэрмийг барьж байгуулсан түүхтэй. За 1808-аас 1909 онд болсон Орос Шведийн дайны үеэр за ялсан орсуудад бол тэр үед 7.5 мянга гаруй одоо флотын цэргүүд 2000 гаруй буу зэр зэвсэг за бүх төрлийн одоо асар их хөрөнгийн нөөцүүд за мэдээж энэ олон мянган хүн амьдарч ирсэн юм чинь хоол унд гэдэг бүх төрлийн нөөцүүд за түүнээс хамгийн үнэтэй эд хөрөнгө болох 110 хөлөг онгоц олзолж авч ирсэн түүхтэй. За 1855 онд Кремийн дайны үеэр энэ цайзыг Англи, Францын айран бол бөмбөгдөж байсан түүхтэй. За Кремийн дайны дараа бэхлэлтийг сэргээн барьж шинэ бэхлэлт за их бууны бэхлэлтээ бас шинээр бий болгож байсан. За орчин үеийн зэвсгүүдийг суурлуулж засч амжилсан түүхтэй. За Гвибергийн хэрэм нь 18-аас 20 дугаар зууны дунд үе хүртэл энд оршин тогтнож байсан хэрэм. За 1960 оноос хойш музей болсон. За түүнээс өмнө бол одоо энэ Финлянд улс болон Швед улсын түүхтэй салшгүй холбоотой. За энэ Финляндийн яг энэ Хельсинкийн хэсэгт байрлаж байгаа энэ Göteborgийн хэрэм нь бол урд нь бол Шведийн мэдлэлтэйсэн. За түүхтэй нь яаж холбогдсон бэ гэвэл 1808-аас 1809 оны хооронд одоо энд Орос Шведийн дайны үеэр асар их энд хүчтэй дайн болж за ингээд 1809 онд Оросуудад эзлэгдснээс хойш за 1917 он хүртэл Оросуудын мэдлэлт байсан байхын за энэ хавийн газар нь. За тэгээд урд нь бол 1745 онд Шведийн хаан энд Орос улсаас хамгаалах зорилгоор энэ хэрмийг байгуулж ирсэн байна. За одоо 1991 онд бол дэлхийн соёлын өд бүртгэгдсэн. За 80 гаруй га газрыг одоо эзэмшин байрладаг. За дэлхийд нэртэй ийм бомб
дээр одоо далайн бомбтор байрлсан хэрэм гэж нэрлэгддэг юм байна. За мэдээж Хельсинки хотод ирсэн хүмүүс бол хамгийн түрүү энэ түүхтэй холбоотой энэ хэрмийг ирж үздэг юм байна. За бид ч гэсэн аяллаа эндээс эхэллээ. За энэ хэрэм нь бол 200 гаруй жилийн түүхтэй олон тооны үйл явдлууд тохиолж ирсэн хэрэм байна. За Шведийн засгийн газар Орос Шведийн дайны дараа 1745 онд энэ хэрмийг барих шийдвэр гараад 1770 он барьж дууссан байна. За ингээд энэ хэрэмдэг 30 жилийн турш гайгүй яжгаад 1808 онд Оросууд энэ флотын цэргүүдэн дайрж орж ирээд за ингээд 1808 онд 9 оны турш бүтэн жил байлдаад за энэ дотор бол асар том одоо тулдаан болж байгаа бөмбөгдөлтөнд өртөж за түүнээс болж одоо бууж өгөхөөсөр аргагүй ороод за 7000 гаруй цэрэг 2000 гаруй цэргийн зэвсэг техник за 110 асар том одоо байлдааны чухал ач холбогдолтой усан онгоцуудаа олзуулж за бууж өгсөн юм байна. За ингээд 1809 оноос хойш бүхэл 100 жилийн турш Оросын мэдд байж байгаа. За ингээд 1917 онд Финляндийн засгийн газарт албан ёсоор энэ газрыг шилжүүлж өгсөн байна. За энэ хооронд бол үүнээс хойш дэлхийн 1-р дайнд бол Оросууд яг энэ хэрмийг бол өөрийнхөө Петроград хотыг хамгаалан ашиглаж байсан. За мөн Финляндийн мэдэлд орсноос хойш 1944-өөс 41-44 онд дэлхийн 2-р дайны үед бол энд Германы одоо усан цэргийн флот байрлаж ирсэн юм байна. За түүнээсээ болоод мэдээж Оросууд энд хэрмийг бол 41-44 оны турш олон удаа бөмбөгдөж байсан юм байна. За энэ түүхтэй. За тийм ч учраас 1991 онд дэлхийн соёлын өвд бүртгэсэн. За одоо бол музей за 900 хүн амьдарч байдаг газар юм байна. За хотынхоо одоо яг төвөөс нь бол усан онгоцоор яваад ирж болд юм байна. За ерөнхийдөө Хельсинки хотод ирсэн хүмүүс бол энд ирж одоо энэ эртний түүхтэй энэ Гётерберг хэрмийг бол сонирхт юм байна. За энд бэхлэлтэн дотор барьсан байшингууд нь ихэвчлэн 100 гаруй жилийн турш амьдарсан Оросуудын барьсан байшин юм байна. За дэлхийн 1-р дайн эхлэхэд 1917 он хүртэл энэ дотор байгаа олон тооны бэхлэлтүүд, цэргийн гарнизонууд нэг үнэн алдартны сүм зэргийг барьсан юм байна. За энэ дотор бол одоо мэдээж Балтийн тэнгисийн ирэг дээр одоо ингээд ирээд нэг бааш үзэсгэлэнтэй газар байд юм байна. За өдөржингөө яваад энэ түүхийн дурсгалт газруудаа энэ үзэж сонирхоо дотор нь байгаа музейг сонирхож болох юм байна. За одоо ингээ 10 сар болохоор энэ музей нас хаагдсан байт юм байна. Хэдийгээр 10 сарын 20 болж байгаа боловч жоохон сэрүүтэр боловч энд бол ингээд Балтийн тэнгисийн эргээр яваад энэ одоо 200 жилийн турш одоо Орос, Швед, Финляндийн түүхэнд асар их өөр гүйцэтгсэн энэ бэхлэлтийг үзэж явахад бол одоо надад бол маш их сайхан сэтгэл төрлөө. За дэлхийн 1-р дайны үеэр бол Гвеборгийн цайзыг бол Оросын Балтийн тэнгисийн цэргийн баазын аюулгүй байдлыг хангах, за мөн Хельсинки хотыг хамгаалах, за Петроградад Германыг оруулахаас хамгаалж одоо асар том бэхлэлтийг бий болгож хамгаалах зорилгоор нэлээд ач холбогдол өгч ирсэн байна. За Финланд улс дэлхийн 1-р дайны үеэр тусгаар тогтносын дараа Финляндийн иргэний дайны үед энэ бэхлэлтийн зарим хэсгийг Финляндууд ашиглаж байсан байна. За юунд ашиглаж байсан гэхээр Финляндийн улаанднуудад зориулсан канцлагер байлгаж байсан байна. За Финляндуудаас мөн иргэний дайны дараа Оросуудтай адил улаан цагаан гэж хоорондоо байлдаж байсан түүхтэй юм байна. Энэ хэрэм бол байгуулагдсан цагаас хойш 1770 оноос хойш одоо 1808-9 оны Орос Шведийн дайн, за 1855 оны Кримийн дайн, за дээр нь 1917 оны дэлхийн 1-р дайн, за дээр нь 1941-с 44 оны дэлхийн 2-р дайн гэдэг асар их өөр гүйцэтгсэн хэрэм байна. За энэ хэрмийг одоо болтол ингээ сайхан хадгалж үлдээ. За энэ дээрээс нь энд олон одоо 900-аад хүн амьдраад за ингээд жуурчдад үзүүлдэг газар болгоод ингээд тэр үеийнх нь одоо амьдарч байсан худалдаачдын байр зэрэг энэ төр нь одоо яг тэр үеийнхэр ингээд байж байгаа нь одоо ер нь ингээд явж байхад иймэрхүү дурсгалт газруудаа ингээд аюу сайхан хадгалаад үлдэж байгаа нь надад явж байгаа газар болонд их сонирн байдаг. За энэ нөгөө Оросын флотын цэргүүдэд үйлчилж байсан тэр үеийн худалдаачдын амьдарч байсан байр. За энд ингээд худалдаа намаа хийдэг хүмүүс нь амьдарч байсан байр нь одоо яг энэ модон байр нь тэрчгээр ингээ хадгалаад үлдсэн байна. Одоо энд бол кафе ажилт юм байна. За ингээд Гвеборгийн цайзыг
Финляндийн цайз болгон Suomenlinna гэж нэрлсэн. Финляндийн албан ёсны хэл нь Швед, Финлянд хэл байгаа учраас Suomenlinna, Kveborg хоёр нэр нь одоо болтол хадгалагдаж үлдсэн байгаа. За Финляндууд энэ бэхлэлтэнд байсан буу зэвсэг буюу артиллери одоо их буунуудыг дэлхийн 2 дугаар дайны төгсгөл хүртэл ашигласан. За 1941-с 44 оны дайны үед Зөвлөлт Холбоот улс одоо энэ бэхлэлтийг хэд удаа бөмбөгдсөн түүхтэй. Бэхлэлтэд 1941 оны зунаас эхлэн 1944 оны намар хүртэл Германы усан цэргийн флотын бааз байрлаж байсан. За дайны дараа бол энэ аралд хэрчгээрээ Зөвлөлт Холбоот улсын мэдэлд очсон байсан боловч за 1973 онд энэ хуучирсан цайзыг Финляндийн засгийн газар түлээлгэж өгсөн түүхтэй. Түүнээс хойш энэ арлууд нь Хельсинкийн дүүргийн нэг хэсэг болсон юм байна. За одоо энэ хуучин цайзын арлууд дээр хит хитэн музей, Финляндийн тэнгисийн цэргийн академи, жирийн дэглэмтэй шорон байрлаж байна. За бэхлэлтэн цайзын хөгжлийн үеийн олон тооны их буунууд за түүх туршлага зүйлүүд нь үлдсэн. За мөн Эсо Мустафасарын арал дээр нь хостел байрладаг юм. За та бүхэн натаа байгаарай. Хотын төв гудамжаар явсаар байгаад энэ яг далайн эрэг хавь дээр оршдог Успенский хийд гэдэг ирчээд энэ. За энэ Успенский хийдэг бол орс стилээр өөрөөр хэлбэл өмнө алдартны хийд гэсэн үг. За алдарт
архитекторч Горностаевын хийдэг бүтээсэн юм байна. За энэ ер нь энэ Хельсинки хотыг бол Александр 2 дугаар хаан Оросын за түүний өөрийнх нь яг хараан дор за хийсэн болохоор энэ одоо Хельсинки хотыг барьж байгуулсан болохоор Хельсинки хот бол тэр чигээрээ одоо Санкт Петербургтай ерөнхийдөө их адилхан юм байна. За энэ Успенский хийдэн 4 цагт харамсалтай хаачдаг юм байна. За бид нар ингээ явсаар байгаад ирсэн бодож хаацсан байна. За гаднаасаа бол маш үзэсгэлэнтэй. За энэ гадна талын талбай дээр нь бол Хельсинки хотыг дээрээс нь харж болд юм байна. За Хельсинки хотын төвд байдаг. За хотын гол бэлэг тэмдэг болсон Сенатын талбай дээр ирсэн байж байна. За энэ Сенатын талбай дээр бол 18 дугаар зууны үед яг энэ талбайн төв хэсэгт нь Оросын сүмийг бас хойдолд нь барьсан байгаа. За энэ хойдолд барьсан сүм бол Францын архитектор барьсан. За энэ 2 дугаар Александр хааны тушаалаар мөн барьсан. За 20 жилийн турш энэ сүмийг бол барьж байгуулсан байгаа. За энэ хотын энэ Сенатын талбай дээр бол 2 дугаар Александр хааны хөшөөг босгосон байгаа. За миний хойдолд байгаа. За энэ 2 дугаар Александр хааныг бол Финляндууд за өөрсдийг нь яг тусгаар тогтнолсон өөрийнх нь парламентыг байгуулахад 2 дугаар Александр хаан зөвшөөрөл олгосон учраас одоо энэ Финляндууд бол энэ 2 дугаар Александрт маш их хүндэтгэл үзүүлэн за энэ хөшөөг бол барьж босгосон байгаа юм байна. За 1830-аас 1852 онд Карл Людвиг Энгел гэдэг архитектор за сүмийн барилгын ажлыг Санкт Петербург хотын Исаакиевын сүмтэй зэрэгцүүлэн явуулсан түүхтэй. За тийм ч учраас энэ сүмний Исаакиевийн хийдтэй бол олон талаараа ижилхэн байт юм байна. 1852 оны 2 сарын 15-нд бол тус сүм маш том баяр ёслолын байдалтайгаар нээгдсэн түүхтэй. За энэ сүмийг бол Гигэ Николайгийн дурсгал зориулсан хойн эзэн хаан байсан Оросын. За тэгээд ч Ариун Николай сүм гэдэг нэр авсан юм байна. За 1917 онд Финлянд улс тусгаар тогтнолоо олж аваад ариун сүмийг Suurkirko гэж нэрлэж байсан. За гэвч 1959 онд албан ёсоор Хельсинки сүм гэж нэрлэх болсон байна. За тус сүмийн 100 жилийн ойг бол 1852 онд тэмдэглэж ирсэн түүхтэй юм байна. За одоо бол тус сүмд Финляндын тусгаар тогтнолын өдөр 12 сарын 6-нд жил бүр үд дундын үед мөргөлийн үйл ажиллагааг Бүгд найрамд улсын ерөнхийлөгч төрийн зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор зохион байгуулдаг юм байна. За Хельсинки хотоор аялал байна. За тэгээд өдөржин явж байгаа өсөөд нэг хоолны газар орж ирээд үнэхээр нь хоолыг хайгаад авахгүй ямар хоол вэ? Гэтэ ер нь бол энэ Европын одоо энэ далаа төвчтэй ойр орнууд бол дандаа далаа хоол болдог байдаг. За сайн
ресторан бичсэн байх нь ороод ирсэн дөрвөн хоолны газар юм шиг байна. За одоо энэ хэд одоо ширимп гэдэг нөгөө өндөг тэгээд салаатнуудтай ингээд бидээ сууж байгаа. Ямар ч байдаг гэсэн эцгийг нь хоолно би бодлоо одоо засаг хийсэн орнууд л ямар ч гэсэн олж ирэхээр тав хүмүүсийг хоолно. За 2014 онд дэлхийн шилдэг 25 хотуудын эхний 5-д жагсаж исэн байна. За тэр үед бол Копенгаген хот 1-р орж исэн байна. За анх Хельсинки хотыг 1550 оны 6 дугаар сарын 12-нд Шведийн хаан Густав Васа байгуулсан түүхтэй. За 18 дугаар зууны дунд үе хүртэл Хельсинки бол жижигхэн бүрэн модон хот хэвээр байсан. За тэр үед бол тахал үүсэх нь элбэг байсан. За шведүүд бол Хельсинкийн ойролцоо байдаг Свеборгийн цайзыг барьж эхэлснээс хойш хотын өсөлт эхэлсэн. За анхны чулуун байшин барьж эхэлсэн. Швед Финляндийн нийслэл буюу Або за одоогийн Турку хотыг тэр үедээ нийслэлээр үлдээж исэн түүхтэй. Хот хэдийгээр шведүүдийн мэдлд байсан боловч Оросууд бол 4 удаа эзлэн авч исэн түүхтэй. За энэ бол 1713 оны 5-7 дугаар сард хойд умардын дайнаар за 1742 онд за 1741-с 43 оны Орос Шведийн дайны үеэр 1808-аас 9 оны Орос Шведийн дайны үеэр гэх мэтчлэнгээр тийм учраас бол маш их сүйдэж байсан хот. За гэвч 1809 онд Фридрих Скамын инх тайвны гэрээний дагуу Финлянд улс Орос улсад дагаар орсон. За 3 жилийн дараа 1812 оны 4 сарын 12-нд Оросын 1-р Александр хаан Финляндийн хаант улсыг нийслэлийг албан ёсоор Гельсингфорс хотоор нэрлэсэн. За Гельсингфорс хотыг бүтээн байгуулах ажил бол энэ цагаас эхэлсэн. За тэр үед Финляндийн нийслэл байсан Туркугаас их сургуулийг шилжүүлсэн. За мөн одоогийн ерөнхийлөгчийн ордон Николаевын сүмийг Сенатын талбайд барьсан. За Гельсингфорс хот бол Санкт Петербург хотын барилга архитектурын болон бүтцийн шилжүүлэлттэй ижил төстэй байдал одоо байнга үзэгдэж байдаг. За энэ бол 19-р зууны ихэнх үеийн бэлэн Санкт Петербургийн сонгогддог загварыг шууд ашигласан гэж үздэг. За яагаад гэвэл энэ барилгын ажлыг эзэн хаан 1-р Александр болон түүний дүү Николай нарын удирдлагын дор явуулж исэн. Гадаадын архитекторууд нь тэр үед Санкт Петербург хотыг барьж байгуулж исэн хүмүүс ажиллаж исэн. Хельсинкийг годамжаар явхад аягүй амархан одоо ингээд зам гарахад бол ямар ч машин явж ирсэн шууд зогсоод гаргана. Тэрнээс гадна ямар үний зам ихтэй дугууны зам гэхгүй. Тэгээд такси бол маш үнэтэй. Таксиг бол явах ямар ч боломж байхгүй юм Европын хотуудаар явж үзээд. Тэгээд Таранбай одоо энэ усан онгоц юу автобус ямар ч унагаар явдаг юм билет байт юм байна. Тэгээд тэр билетийг авчихад зэрэг 3 хоногор ч юм уу 3 хоногоор авах жишээлбэл нэг хүний 9 евроор авсан. Тэгээд одоо 18 евроор авсан юм шүү. Тэгээд 18 евроор аваад одоо 3 хоног ямар ч унанд ингээд тэрийг үзүүлээд суугаа явчихна. За тэгээд нөгөө юу мапыг аваад хотын мапыг авчих жоон тэгээд тэнгуудыг эндээс хараад хүмүүсээс асуугаад тийшээ очих гэсэн ингээд тэгээд шууд айл автобусын суух үгээд 7 номер руу хэдэн номер руу гээд асуугаад явчихад автобус Таранбай усан онгоц бүгд айгуу гоё тийм хүнд ойлгомжтой. Тэгээд ингээд явган таваргаад байна да. За та бүхэн натаад байгаарай. За Хельсинкинд Балтийн тэнгисээр дамжин өнгөрөх олон зуун зорчиг тээврийн хөдөлгөөний том бомб тот Стокгольм, Росток, Равенна, Санкт Петербург хүртэл за жилийн турш бол усан тээврээр бол зорчиж болт юм байна. За түүнээс гадна Хельсинки хотоос Москва, Санкт Петербург хүртэл
тогтмол галт тэрэг явд юм бэ. За Хельсинкийг хоёр хэсэгт хуваасан баруун болон орчин үеийн зүүн гэсэн хоёр хэсэг байдаг. За тэр хэсгээр бол нэг шугамар хоёр замтай метро явдаг. За мөн нийтийн тээврийн хэрэгслийн бас нэг хэрэгсэл нь бол Таранбай. За Таранбай бол хотын төв болон хотын зэрэгэлдэх хэсгүүдээрээ зорчдог. За автобус, хот хооронд зорчих галт тэрэг, за хотын усан онгоцны шугам бас байдаг. За энэ нь бол энэ жижиг арлууд руугаа явж идэг. За Таранбай шугам нь бол 112 км урт юм байна. За метро нь бол 1982 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа юм байна. За 2018 оны 10 дугаар сарын ихээр бол 25 станцтай, нэг шугамтай, за 2 замтай байд юм байна. За метроны урт нь нийтдээ 35 км. За 2015 оны байдлаар зорчих тээвэрлэлт нь жилд 62.9 сая хүн гэж үзсэн юм байна. За энэ Хельсинки хотын метро нь бол голчлон зүүн Хельсинкийн шигүү суурьсан газруудад үйлчилдэг боловч за Хельсинкийн төвдөө бол байнга явдаг. За сая 2018 онд бол баруун метро нээгдсэн байна. За би өнөөдөр Хельсинки хотоор аялах аяллахаа 3 өдрөөр явж байна. За энэ Финляндийн алдарт хөгжмийн зохиолч Янус Сибилиус зориулсан ийм хөшөө байд юм. За энэ хөшөө бол одоо энэ яг хойтолд байгаа энэ өндөр нарийнх нь болохоор одоо орган төгөлдөр хуурын турба гэж үзүүлж байгаа юм байна. За энэ болохоор ингээд яг салхинд бол яг төгөлдөр хуур шиг дуурд юм байна. За ингээд яг энэ хөшөөний эргэн тойронд бол маш үзэсгэлэнтэй асар том саад байд юм байна. Цэцэрлэг түрээлэн. За энд бол ирж өдрийг нэг өнгөрөхөд Хельсинкид бол их гоё газар. За ялангуяа энэ далаатайгаа ойрхон. За энд ирсэн хүн бол энд ирээд нэг өдрийг өнгөрөөл их үзэсгэлэнтэй сайхан газар байд юм байна. За Финляндийн алдарт хөгжмийн зохиолч Сибилиус нь бол амт цэрүүн байх үедээ нэрд гарсан хүн юм байна. Одоо Оросын хаанчлалын үеэр 2 дугаар Николай хааны үеэр хориглож байсан Финлянд улсын албан бус төрийн сүлд дуу бүтээгч гэж одоо нэрд гарсан хүн юм байна. За энэ Сибилиусийн хөшөө нь Така Туйола дүүргийн цэцэрлэг түрээлэнд байрлалт юм байна. За энэ хөгжмийн зохиолчийг нас барснаас хойш 10 жилийн дараа тус хөшөөг нээсэн. За түүний хөшөө бол Ела Хилтон гэдэг эмэгтэй барьж байгуулсан байна. За энэ эмэгтэй бол энэ хөшөөг барихад 7 жил ажилласан юм байна. За энэхүү хөшөө нь хоорондоо нийлүүлэн гаргасан 600 төмөр хоолооноос бүрдэж байгаа юм байна. За энэ нь бол өөр хоорондоо өөр төвшөнд бэхлэгдсэн байдаг бөгөөд за энэ нь бол ингээд харахад бол гаднаас нь харахад хуурамч хөдөлгөөнийг бий болгож идэг. Ингээд хөдөлж байгаа юм шиг харагддаг. За энэхүү хөшөө дурсгалыг одоо хажууд нь очиод харахад бол маш их сонирхолтой бишрэмээр харагддаг. За түүнээс гадна бол энэ төмөр хоолойн бүтцэн үлээхэд бол буу чимээ гаргаж эхэлдэг. За яг цуурай мэд их салхитай үед бол эсрэг чимээг гаргадаг гин шүү. За энд мөн хажуухан зохиолчийн толгойн хэсгийг хүрлээр бүтээсэн бэ. Цуурайд чинь аягүй гой сонсогдож штэ. За Финланд улсаар одоо ингээд 3 хоног аяллаа. За Финланд улс бол дэлхийн одоо тэр дотор энэ Хельсинки хот бол дэлхийн хамгийн хүн амьдран суух таатай хотын эхний 10 жагссан юм байна. За тодорхой хэлэх юм бол 8 жагссан юм байна. За тэгээд энд бол бүх хууль дүрмийг маш хатуу чанга баримтдаг. За тэр дотор замын хөдөлгөөний дүрм бол маш хатуу. За жишээлх юм бол одоо дүрм зөрчсөн хүн бол өөрийнхөө олсон орлогын хэмжээгээр одоо торгуулаад төлдөг юм байна. За тодорхой нэгэн тогтсон тоо байхгүй нь шүү дээ. За жишээлх юм бол нэг хүн одоо саяхан 116 мянган евро төлсөн байна. За энэ хүний жилийн орлого нь жилийн 6 сая евро байсан юм байна. За Хельсинки хотоор бол ингээд 3 хоног явахдаа олон тооны музейнүүд байдаг юм. За тэг музейнүүдээр нэг орё гэж бодсонгүй. За ерөнхийдөө мэдээж түүхтэй холбоотой гэхээр одоо Оросын түүх, Шведийн түүх гэж явчих гэж бодоод. За ингээд ерөнхийдөө бол олон тооны байгалийн үзэсгэлэнт ийм цэцэрлэг түрээлэнгүүд бас асар их байд юм байна. За түүнээс гадна энэ Хельсинки хот 2018 оны хамгийн аз жаргалтай хотоор шалгарсан юм байна. За мөн одоо гинт хэрэггүй дэлхийн 4 хотын 3-т нь жагссан юм байна шүү. За тэгэхээр энд бол одоо шөнийн хэдэн цагт ч явж исэн ямар ч одоо айх аюулгүй явж болно. За түүнээс гадна одоо энэ Балтийн тэнгисийн эргээр ингээд зугаалаад явж байхад их хайтаахан ерөнхийдөө их үнийн хувьд бол одоо Норвегиос нэлээд хамаагүй хямдхан юм байна. За гэх мэтлэнгээр та бүхэн энэ Хельсинки хотод ирвэл одоо зуны цагт ирвэл бол үнэхээр их айтаахан юм байна шүү үзэгчтэй. За намар ч гэсэн одоо энэ налгар шаргал энэ сайхан өнгө зүсийг та бүхэн харж байгаа. За би бол энд ирсэндээ маш их баяртай байна үзэгчтэй. За энэ цэцэрлэг түрээлэнгийн хажууд орших жижигхэн кофений газар
За энэ хавар бол одоо өдөржингөө хүүхдүүдтэйгээ ирээд зугаалж болохоор их аятайхан газар байсан. За энд нэг юм хэлэхэд бол ер нь энэ Финлянд бол кофег бол маш их сонирхдаг. За бид энэ хавийн кофений газар орж кофе ууж сонирхсан. За магадгүй энэ уур амьсгал за энэ хавраас намар хүртэл маш их бага гэгээ гардаг, бараг харахгүй шахуу байдаг. За жилийн ихэнх нь хүүтэн байдаг зэрэгтэй холбоотой байдаг баха. За халуун кофе бол ямар ч үед эрч хүчийг өгж идэг шүү дээ. За Финляндууд ерөнхийдөө хязгаарлалтад даруугүй хүмүүс юм билээ. За ер нь танихгүй хүн очиод юм асуувал ер нь нэг хариулт өгөхгүй. Одоо жишээлбэл хүнтэй уулзалт товсон бол яг цаг хугацаанд ирдэг. Цагийг бол маш нарийн барьдаг. За энэ бол энэ арт түмний бол бүр ингээд цуснд нь шингэсэн байдаг гэж шүү. За ерөнхийдөө бол Финляндууд бол маш их найдвартай хүмүүс, их хариуцлагатай хүмүүс байдаг гэж байна. За ер нь ингээд явж байхад бол Финлянд хүмүүс бол бас маш их тайван монголон хүмүүс. Ингээ харахад бол бүр Финлянд хүнийг харангууд бараг залхуу хөрмээр юм шиг тийм сэтгэл төрүүлж байсан шүү. За Финляндд одоо маш их кофе уудаг юм байна. Өдөрт 3-аас 4 аяг кофе уудаг гэж шүү. За ерөөсөө энэ Хельсинкид ингээд булан тойрол кофений газар ажиглагдсан. За тэрнээс гадна олон тооны ресторанууд сүүлийн үед маш их болж байгаа юм байна. За олон пивны газрууд юм. За пив энэ амсч үзээгүй одоохондоо орон амсч үзэн. Пив нь бол маш гоё гэсэн. Өөрөөсөө одоо пив уудаг гаргууд. За ингээд кофе уух дараад явж байна. За та бүхэн натаа байгаарай. За 1860-аад онд Финляндийн анхны төмөр зам бий болж исэн. За үйлдвэрлэлийн салбар бол маш хүчтэй хөгжиж эхэлсэн. За 1870 онд Санкт-Петербург хот болон Хельсинкиг холбосон төмөр замыг холбосон. За 1918 онд Финляндийн иргэний дайн дуусаж хот одоо түүнээс хойш динамикаар өргөжин тэлж эхэлсэн. За энэ Хельсинки хотын захын 1888 онд байгуулагдсан. Тэгээ одоо хүртэл ингээд яг хуучныхаа хэлбэрээр ингээд жуулчид ирдэг газар болсон юм байна. За энд одоо мэдээж далайн хадгалтай 960-ын загснууд байна. За тэгээд үнийн хувьд бол ерөнхийдөө жуулчид зориулсан болохоор яг үнэтэй гэж сонссон. За одоо ингээд энэ Досос гэдэг загс байна. За одоо дөнгөж сая Норвегиас авчирсан давсалтан загс гэж байна. Дотроо их тоглог юм байна уу. Тэгээд энэ зуучид зориулсан болохоор янз янзын гараар хийсэн керамик идэлүүд өөх энэ ямар гоё. Wow. This is Finland. It's Polish. Polish. Polish гэнэ. Тэгээд энэ шоколадууд. Энэ сатаны гоё. За энд бол одоо өөрсдийнх нь оршин суугч дараг ирдэг зөвхөн одоо жуулчдаг үйлчдэг газар болсон гэсэн. За энд ирсэн хүмүүс бол одоо шил эндээс янз янзын гадаан загс консервнуудыг авч явах юм байна. Тэгээ шоколад гэдэг загс гээд 350. За Финлянд бол одоо бүгд еврогоор худалдаа хийдэг. Бүгд еврогоор хийдэг. За энд гой гой загслууд байна. Саалман загс ингээд утцсан загснууд янз янзаар одоо энд бүгд шинээрээ байдаг гэсэн. Загсан дуртай хүн бол энэ дөрөвдөө гоё юм байна да. За янз бүрийн хямнууд байна. Вау, энэ арай. Энэ хатасан утсан хям дуртай хүмүүс бол янз янзаар байна да.
За эндээс жоох юм авч идвэл гоё юм шиг санагдаад байна. За энэ самарнууд, жимснүүд. Hello. Үний хувьд бол ерөнхийдөө яг үнэтэй шүү юм байна. За ерөнхийдөө супермаркетд байгаа үннүүдээс хамаагүй үнэтэй байна. За энэ кафений газар байна. За ингээл нэг иймэрхүү. За ингээд бүтэн тойроод ирсэн ингээд шууд уршаа гард юм байна. За 1939 оны 11-р сарын 30-нд Зөвлөлт бод улсын зүгээс Хельсинки хотыг 3 удаа бөмбөгдөж байсан. За түүнээс болж 2000 гаруй барилга устгагдаж, 900 гаруй хүн амьрагдаж, за 500-аас дээш хүн шархтсан ийм айхтар юм болж исэн юм бэ. За тус хотыг Зөвлөлт бод улсын бөмбөгдөгч онгоц дэлхийн 2 дугаар дайны үеэр 39 удаа дахин бөмбөгдсөн юм бэ. За 700 жилийн турш Шведийн харьяанд байсан учраас Финляндууд бол 1809 он гэхэд бол ихэнх нь шведээр ярьдаг байсан. За үүнээс болоод Оросын эрх баригчид Шведийн хараат байдлыг багасгахын тулд хөдөө орон нутгаас Финлянд иргэдийг тус хот руу эрчимтэй шилжүүлэх хөдөлгөөнийг дэмжиж, за үүний үр дүнд хүн ам зүүн болон хэлний тэнцвэрийг финчүүдийн талд ашигтай болгож өөрчилж чадсан юм байна. Одоо бол нийслэлдэх шведээр ярьдаг цөөнх нь бол хотын хүн амын 6.2% л үздэг. За гэвч швед хэл одоо хүртэл албан ёсны статустай байдаг. За Финлянд үндэсний хоол. За энэ нөгөө Финляндуудыг ирэхээс өмнө одоо эдний нөгөө үндэсний саам гэдэг юм. За энэ саам үндэстнүүдийн шүл. За энэ шүл дотор энэ улаан загас тэгээд төмөс ногоонууд байна. За тэгээд энэ болохоор нөгөө юу? Төмөсийн нугаш. За энэ нөгөө жимс вэ. За энэ нөгөө юу юм аа? Цаа бугны юм. За энэ болохоор янз янзын загаснууд. За энэ Финляндуудын төмсийг ингэж дандаа жинсэн төмс. За энэ болохоор сир. Энэ дээр янз янзын загаснууд хичсэн загаснууд. За ингээд мэдээж хэрэг энэ талах сирийг бол янз янзаар мэддэг. За одоо ингээд хоолоо идэх гэж сууж байна. Асуудын нөгөө чанаад гэдэг уухагаад байгаа гिजлэх мөртлөөс энэ нэг соус нь болохоор сирний соустай юм шиг. Айгуу янзтай. Сайн янзтай байна. Айжуур юм байна. Төмсөн өгч мэдээж гоё байгаа. Энэ бас нэг үндэснийх нь хоол энэ дотор нь загас байгаа гэсэн. Энэ ингээд гурил. Энэ дээр масль зүгсэн байна. Сахад орооны хоол гэдлээ.
За Хельсинки хотоор аялсан аяллаа үгээр дуусгаж байна. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчдээ. Энээс цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үед. Монголоос аягүй гоё бороо авчихлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаа байгаарай.